Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ англи хэлний энгийн хүүрнэх өгүүлбэрийн үтцийн талаар тайлбарлая. За аливаа хэлийг сурахын тулд өгүүлбэрийг бүрдүүлж буй өгнүүд тухайн өгүүлбэрт ямар ч дараалал орж байна гэдгийг мэдвэл одоо тухайн хэлийг сурахад их төхөнтэй байдаг. За бид нар мэдж байгаа монгол хэлэнд бол өгүүлбэрийг бүрдүүлж буй өгнүүд нь хамгийн ихэнд одоо subject буюу өгүүлэгдэхүүн нь ордог. За түүний араас object буюу тусгатгуун. За хамгийн сүүлд өгүүлбэрийн төгсгөлд verb буюу өгүүлбэр ордог ба. Гэтэл англи хэлэнд бол өгүүлбэрийн ихэнд subject буюу өгүүлэгдэхүүн, түүний араас залгаад verb буюу өгүүлхэн. За түүний араас object буюу тусгатгуун ордог. Object дотор indirect object буюу шууд тусгатгуун, direct object буюу шууд тусгатгуун гэсэн юм. Ихтэй. За indirect object, direct object-ийг одоо өнгөөр ялгаад тэмдэглэсэн байна. За дараах жишээ өгүүлбэрүүд дээр илүү дэлгэрүүлж тайлбарлая. Эхний өгүүлбэр John brings Emma flowers. John Emma-д цэцгнүүд авчирв гэсэн ийм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийн subject буюу өгүүлэгдэхүүн John. За verb буюу өгүүлбэр нь brings. За Emma гэдэг үг нь indirect object, flowers гэдэг үг нь одоо direct object-ийг илэрхийлж байна. За дараагийн өгүүлбэр He teaches his students safety techniques. Тэр оюутнуудад аюулгүй техник заадаг гэсэн юм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийн subject буюу өгүүлэгдэхүүн he. За түүний араас verb буюу өгүүлбэрийн teach гэсэн юм үг залгаж орж байна. За тэрний дараа indirect object нь students гэсэн үг байна. За хамгийн сүүлд техник гэсэн үг нь direct object буюу шууд тусгатгууныг илэрхийлж байна. За дараагийн жишээн дээр Miss Susan teaches Maria reading and writing. Хатагтай Susan Mariad уншиж бичгийг заасан гэсэн юм өгүүлбэр байна. Заадаг гэдэг. За энэ өгүүлбэрийн subject буюу өгүүлэгдэхүүн Susan. Verb буюу өгүүлбэр teach. За indirect object буюу шууд тусгатгуун Maria гэсэн үг байна. Reading, writing гэсэн үг нь шууд тусгатгуун буюу direct object-ийг илэрхийлж байна. За англи хэлний өгүүлбэрт indirect object нь subject, verb, indirect object, direct object гэсэн юм дараалтаар буюу direct object-ийн голдоо өмнө одоо indirect object нь явдаг. Зарим тохиолдолд бас direct object-ийн дараа indirect object нь байлах тохиолдол байна. За энийг дараах 3 жишээн дээр тайлбарлая. The parliament has approved the budget for next year. За парламент эх жилийн төсвийг баталсан гэсэн юм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийн subject буюу өгүүлэгдэхүүн парламент. За түүний араас verb буюу өгүүлхэн approved гэсэн үг байна. За тэрний дараа direct object budget буюу төсөв гэсэн үг болж байна. За хамгийн сүүлд indirect object буюу year гэсэн ийм үг байна. За энэ ямар учраас ингэж indirect object намаас үл байран солигдоод direct object-ын дараа орсон бэ гэхээр хэрвээ indirect object-ийн өмнө for буюу to гэсэн утгаар орох юм бол indirect object direct object-ын дараа орж болдог. За дараагийн жишээн дээр тайлбарлая. The volunteers delivered old clothes to people in need. Сайн дурынхан хуучин улснуудыг хэрэгтэй хүмүүст нь гардуулах гэсэн өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийн subject буюу өгүүлэгдэхүүн volunteers. Verb буюу өгүүлбэр delivered. Direct object буюу шууд тусгатгуун clothes.
Indirect object буюу шууд бус тусах нь people гэсэн юм үнэт байна. За сүүлийн жишээн дээр I sent a picture to my dad from the museum. Би музейгээс аваад нэг зураг илгээсэн гэсэн юм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийн subject буюу өгүүлэгдэх нь I. Verb буюу өгүүлэх нь sent. Direct object буюу шууд тусах нь picture гэсэн үг байна. Indirect object буюу шууд тусах нь dad гэсэн юм үг байна. За эдгээр шинэ дээрээс та бүхэн indirect object болон direct object-ийн ялгааг ойлгосон баха.